нийгэм заллим эхлэх гэмтэргийн гаралт дэндүү ихсэн байгаа байхгүй. Үүнтэй тэмцэх хамгийн чухал арга бол төрийн эрүүгийн ялын бодлогыг чангалах шаардлагатай байна. Учир юу вэ гэхээр өнөөдөр бусдын их хэмжээний төрөнгийг заллим эхэлж авсан бол 10-аас 40 сая төгрөгөөр торгохгүй юу? 2-оос 8 жилийн хоригдaltaй байхаар хуульчилчихгүй юу? Гэтэл бусдын их хэмжээний төрөнгийг заллим эхэлж аваад маш олон жил яваад маш олон жил мөрдөгдөд шүүхтэр очиод хохирлоо төлсөн гэдэг үндслээр торгуулийн ял авах тохиолдол маш их байна. Би сая нэг шүүхрэлд орлоо. 5 жилийн өмнө хүний өчнөө 100 сая төгрөгийг авсан хүний хувьд 10 сая торгох, 20 сая торгох, энэ хариуцлага байж чадах уу? Цэвэрлэл байж чадах уу? Энэ хүмүүстийн арга хэмжээ байж чадах уу? Би бол чадахгүй байх гэж бодож байна. Ямар ял оногдуулах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал ч гэсэн хүний мөнгийг 5 жил шаналгаж бие махбодоор нь зовоочоод 10 сая төгрөгөөр торгуулж болдгийм үү? Эндээс юу хэлэх гэсэн хэрэг энэ хуулийг хөдөлж байгаа субъектүүдэд бид нар үүрэг даалгаврыг өгөх, үнэлт дүгнэлт өгөх боломжгүй. Инхээр энэ зүйлийнхээ ялыг нь чангалах хэрэгтэй байхгүй юу? Тэр торг халын болчихлоо. Эсвэл торг халын хэмжээг ихээр тогтоочлоо. Өндрөө тогтоочлоо. Ингэжээж эн чинь өөрөө хариуцлага болно, хүмүүжлийн арга хэмжээ болно, цээрлэл болно. Ингээд эн чинь урдсан сар хэлэх болох хэрэгтэй байхгүй юу? Ийм л зүйлийг хийгээч гэж би улсын хурлын гишүүдэд би хандаж хэлэх гэсэн юм аа.